Монгол ерөнхий ороо болон Монголын тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран санамж жүжиг байгуулсан. За энэ хүү санамж жүжиг юм ямар зорилготой вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрх тэднийг яаж эдлэх вэ? Тэр талаар ямар мэдээлэл хаанаас яаж цуглуулах вэ? Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол энэ талаар ер нь мэдээлэл хомс тэрийгэ цуглуулах болон танилцах яаж оролцох уу гэдэг дээр ер нь бол жоохон хомс байдаг. Тэгээд тэр талаар нь бид нэр тэдний эдгээр иргэдийнхаа эрхийг хангуулахын тулд одоо хамтран ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд өнөөдөр энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох боловсрол зориулсан сургагч багш нар бэлтгэх сургалтыг зохион байгуулад байж байна. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрх хэрэгжлөөний байдлыг талаарх 23 дугаар хэлтгэлдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоо сонгогдох эрхийн хэрэгжилт түнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд шийдлийн талаар дүн шинжилгээ хийгээд хэлтгэлдээ олол сэдв болгоод тусаж оруулсан байгаа. За энэ хүрээнд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилт бол бас одоо харьцангуй сайн байгаа боловч сонгогдох эрхийн хэрэгжилт бол бас одоо анхаарал татах асуудал болж байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн байгаа. Тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбоо 2005 онд байгуулагдсан гишүүдтэй үйлчлдэг байгууллага байгаа. Тэгээ манай байгууллага орон нутгийн 6 аймагт салбартай. Манай гишүүдийн гишүүд бол олон янзын иргэдээс бүрддэг, олон янзын чадвартай, олон янзын хэрэгцээтэй иргэдээс бүрддэг учраас бид нэр гишүүдийнхээ хэрэгцээнд тулгуурлаж их олон чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тухайлбал бид нэр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эрхийн чиглэлээр ажилладаг. За дид бүтэц орчны хүртээмжийг сайжруулах чиглэлээр бас голлож ажилладаг. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлтийг нэмэгдүүлэх, тэрэгцэртэй иргэдийн хөдөлмөрлөлтийг бий болгох чиглэлээр ажилладаг. За бас үндсэн гол ажил маань бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадахжуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа улс төрийн оролцоог нэмэгдүүлэх энэ чиглэлээр бид нар бас ажилладаг байгаа. 2024 онд сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор бид нэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгох эрхийг эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээндээ бид нэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг Улаанбаатар хот болон орон нутгийн 2 аймгийн сонгоо хэрэгжүүлнэ. Энэ дээр одоо бүх хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж байгаагаар озолттой 28 сурагч багшийг бэлдэж энэ сурагч багшаараа дамжуулж бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. За хоёрдугаарт нь санал авах байрны хүртээмжийг одоо бий болгох, нэмэгдүүлэх энэ чиглэлээр бид нар бас нөлөөлөл хийж ажиллая гэж бодож байгаа. Санал авах байр өөрөө хүртээмжгүйгээс болоод хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид бас саналаа өгч чадахгүй байх, сонгуульд оролцож чадахгүй байх ийм тохиолдлууд түгээмэл байдаг. Тэгэхээр яг энэ санал авах байрыг хэрхэн яаж хүртээмжтэй болгох юм бэ? Энэ зааврыг бид нар видео хэлбэрээр за мөн бас өдөртөмж заавар хэлбэрээр бас боловсруулж гаргаж түгэнэ. За улс төрийн намуудад дээд одоо хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг ойлголт өгөх үйл ажиллагааг бид нар хэрэгжүүлнэ. Энд яг юу гэхээр нэгдүгürt бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол одоо нийт сонгогчдын бараг 10 орчим хувийг одоо эзэлдэг. Тийм учраас та бүхэн одоо энэ сонгуулийн сурчлагын мөрийн хөтөлбөрөө бас энэ хүмүүс рүү чиглүүлж хүртээмжтэй хэлбэрээр хийх хэрэгтэй гэдэг энэ ойлголтыг бид нар өгнө. Хоёрт нь болохоор яг яаж тэр хүртээмжтэй хэлбэрээр өгөх вэ гэдэг тэр ойлголтыг бас тэр улс төрийн намуудад бид нар олгоно гэж зорж байгаа. Ингэснээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань өөрсдөнд хүртээмжтэй мэдээллээр хангагдаж сонгуулийн үйл ажиллагаанд одоо идэвхтэй орсноо гэж харж байгаа. Эдгээр энэ үйл ажиллагаануудыг бид нар хүний эрхийн үндэсний комисс болон сонгуулийн ерөнхий ороотой хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Өнгөрсөн сард бид нар бас сонгуулийн ерөнхий ороотой дээрх ажлуудыг одоо хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санал бичиг байгуулсан. Тэгэхээр үйл ажиллагаа бид нар амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. За өнөөдөр ингээд сонгогчийн боловсролын сургалтанд харааны бэрхшээлтэй оролцогчдынхаа хамт оролцлоо. Тэгэхээр бид нар бол юуг эхлээ их ойлгож авсан бэ гэхээр хариуцлагатай сонгогч гэж юу юм бэ? Мөрийн хөтөлбөрийг заавал яагаад унших хэрэгтэй юм бэ? Хэрвээ бид нар одоо нөгөө хаягийн өөрчлөлттэй байвал яаж хандах юм? Сонгуульд өгөхгүй байх юм бол, сонгуульд оролцохгүй байх юм бол ямар сөрөг нөлөөтэй яаж эрхээ хамгаалуулж чадахгүй байх? Одоо эрсдэлтэй юм бэ гэдгийг мэдсэн. Ийм чухал ач холбогдолтой сургалт байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгуулийн боловсрол олгох чиглүүлэгч нарыг бэлтгэх 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж дуусгалаа. За сургалтанд маань Дархан уул аймаг болон Өвөр хангай, Улаанбаатар хотын нийт 28 чиглүүлэгч хамрагдаж, сургалтанд маань бүхий л хэлбэрийн бэрхшээл буюу хараа, сонсгол, оюун, тулгуур эрхтэн гэх мэт бүхий л бэрхшээлийг хамруулж зохион байгуулагдсанараа
онцлог даваа талтай боллоо. Сонгуулийн боловсрол олгох гарын авлагыг хөгжлийн бэрхшээлийн бүхэл хэлбэрээр боловсруулан гаргаж сургалттай амжилттай хүргэлээ. Энэхүү 28 сургагч багш маань статистик тоогоор бол 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэдний маань сонгогдох хэрэг болон сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх байх гэж бид нэр харж байгаа. Тэгээд цаашдаа ч ер нь бол манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө чөлөөтэй, сонгуультай идэвхтэй оролцох байхаа гэж бодож байна.